суухан эцгүй маш их гэлба орж ирж байсан. Яг стрим хийж эхлэе гэсэн чинь энэ хэсэг нэг л харанхуй өргөд байна. Тэр асуудлыг шийдэхэд бол Godox брендийн ES30 гэх загварын e-sport LED light-ыг захиалж өөртөө авчирлаа. За энэ хотлоош миний стрим хийж байх те. Зүгээр ганц юм гэрэл авчирч үзлээ. Хүмүүс бас асуугаадсан. Зүгээр нэг тоглоомыгоо дийлгэцгийг биш. Камераараа өөрийгөө харуулвал үзэж байгаа бид нарт ч бас илүү урамтай байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр царай дүр төрхөө илүү тод гэрэлтэй гэгээтэй харагдуулахын тулд стримерүүд ширээн дээрээ зайлшгүй LED light буюу нэмэлт гэрлийг байршуулдаг. Энэ өөрөө надаар хэлүүлэлтгүй зүйл гэж бодож байна. Тэгэхээр манайхан эхэндээ юу яадаг те нэг TikTok гэрэл ч юм уу. Бүрэнки гэрэл, цагаан гэрэл аваад тавьчихдаг. Тэр нь өөрөө дэндүү хангалтгүй байдаг. Хөөрхөн царайгтай. Гэрэлтүүлж өгдөг юм аа. За тэр худлаа олон юм ярих яах вэ? Ийм гоё гэрлийг задлж үзэх гэж байна. Ерөнхий үзүүлэлтүүд нь Bluetooth холбоотой. За тэгээд тгээс 100% гэрэлтүүлэг өөр дээрээс удирдах боломжтой. Хамгийн давуу талтай нь ийм нэмэлт гартай маунт гэж ярьдаг. Энэ өөрөө ширээний ирмэг дээрээс хүссэн газраасаа тэр болохооргүй байршуулах боломжтой байх нэ. За гол хэрэглээ нь өөрөө live streaming light гэж байна. Гэрэлний төвшин болон Bluetooth-ээр холбогдож өөр дээрээс утсан дээрээс удирдах боломжтой байна. Цаашлаад Kelvin гэж яригддаг K тэ өнгөний хэмжүүр гэх юм уу. Тэр нөрөө 2800-аас 6500-ийн хооронд DC power буюу өөр дээрээ батарейг шууд 220 дээрээс адаптераар дамжуулаад залгах нэ. Гэх мэт. Цаасан дээрх мэдээлүүд нь иймэрхүү харагдаж байна. Цаашлаад яг албан сайт дээрх мэдээлүүд ямар байх нь тэдэртэй танилцсан дурмын дагуу одоо задлж үзье. За энэ дээр юу вэ? Үндсэн гэрэл mounting rod гэж байна. Adapter cable. За тийм instruction. Энэ хэмжээний хувьд бол маш хөөрхөн юм шүү. Айгу том гэж сольж байсан чинь авсарах юм байна. Нэг юм төө гэх юм уу? Миний гар бол бас нэг том урт хуруу бол биш шүү. Сүүнлээд гэж ярьдаг да тий. За харьцаа дээр юу вэ харъя. Миний судалснаар яг энэ нүхнүүд нөөрэ агаар солбилцол явагддаг юм байлээ. Нэмэлт ихэнх бусад гэрлэнүүд их халдаг учраас өөр дээрээ нэмэлт тийм сенстэй байдаг. Тэр нь өөрөө бас шуум өгдөг. Энэ нь болохоор өөр дээрээсээ натуралаар нь буюу агаар солбилцлоор нь өөрийгөө өргөх тийм технологиор хийгдсэн гэж байна лээ шүү. За тэгээд доороос тогтох хэсэг байна. Энэ хоёрыг нь асааж агаад үзье. Драж саконов гаднаас ирэх тогонд орж ирэх нэ. Сүртэй том харьцагтай юм шүү дээ. За энэ кабел нь адаптер руу орж ирдэг. Дараагийнх нь адаптер байна. 35 ватт. Ерөнхий иймхүү гэрэлтнүүдийн нэг гаралд нь ваттаар хэмжигддэг юм лээ. Илүү маань. ES30 гээд яг энэхүү загвар нь өөрөө яг л стримерүүдэд зориулсан учраас зарим стримерүүдэд яг нэг гэрэл саяных шиг гэрэл авчаад хаанаас яа тогтоох нь мэддэггүй. Яг трипод суурьтай хөлн дээр тавьчихаар овер хэмжээ том болчдөг, зай их эзэлдэг, тэртэй болчдөг. За тэгэхээр энэ ямар учиртай вэ гэхээр хараас ойлгомж юм тий. Ширээний хаягнууд дээрээс энийг чангалаа бооход өгөх нь байна. Дээд хэсэг нь өөрөө салах нэ гэж сундаг гэсэн. Нилээ өндөр. Өөх. Энэ нөхөр маань бүр сунаад явж өгд юм байна. Миний нэг баримжаагаар метр 40 юм уу? Тэгээ өндрөө төвшнөө бид нар өөрсдөө ингэж
чангалаад бихлээ тааруулж болно. Энийг эргүүлэхээр барьчин нөгөө талуугаар сулгачдаг. Ийм залгаас утгатай. За тэгээд зарим аливаа бүтээгдэхүүнүүд ингээд загвар хийц материал чанартай хэсэг нь ер нь мэдэгддэг тий. Godox Cable-ийг бол анх их мэдэх бах та гэрэл зураг талдаа. За тэгэхээр бидний хувьд энийг сунгаадах шаардлагагүй. Ер нь яг өөрийнхөө ширээний төвшөнд харуулад суурийг нь бэхэлчээ. Энэ бол ер нь ямар ч төрлийн ширээн дээр бэхлэгдчих юм байна. Одоо тэгэхээр хамтдаа албан ёсны вебсайт дээрх мэдээллүүдийг нь шалгаж үзье. Бидний ES30 гэдээ бичсэн байна. Энэ дээр e-sports гэж онцлоод байгаа юм. Яг энэ текст нь өөрөө тухайн гэрэл нь өөрөө ер нь бол яг л тоглоом стримрүүдэд зориулсан шүү гэдгийг тодтогоод байна гэсэн. Тэгэхээр энэ бүр утаа-матаатай бүр алдсан байна шүү дээ тий. Яг нэг юм харанхуй атмосфер дээр яалтчгүй гэрэл өчгөр гоё харагдаж байгаа тий. Төрөний Gentle on Ice буюу нүдэнд хэд галбаа өгөхгүй технологиор хийгдсэн гэж байгаа. Энэ өөрөө удаан цагаар стрим хийгээд суухад яг өөдөөс гэрэл тусаад ахаар бас хэцүү байх болов тэрийг бид нар хийж үзег учраас бас мэдэхгүй тийм ээ. За тэгээ хар дээрээ хоёр контролтой Kelvin буюу CC бэлэн өгөлтөө CCT цаашлаад гэрлийн төвшнгөө тааруулна. За тэгэхээр үндсэн гэрэл маань өөрөө 35 ваттын хүчин чадалтай байсан. Тэрнээс гадна color temperature range буюу өнгө гаргалт K үсэгтэй байдаг да. Тэр нь өөрөө Kelvin гэсэн үг юм байлээ. Тэгэхээр 2800-аас 6500-ийн хооронд хүрснээр тохируулах боломжтой байх нэ. Одоо энэ дээр харагдж байгаа зүүн талынхан жоохон шаргалтай, эдэлтэй цайвар тий. Тухайн өрөөнийхөө болон цаадын тогшилдоо тааруулаад өнгө ер нь бол өнгөний зохицолгоо гэдэг бас айгүй чухал юм шиг байна лээ. No fan, no noise гэд энэ өөрөө түрүүн ярьсанчлан загвар бүтцийнхаа төвшөнд агаар солилцлыг нь шийдээд өгсөн гэсэн үг. Тэгэхээр өөр дээрээ сенс байрлуулаагүй. Сенс байхгүй байна гэдэг нь дуучин байхгүй байна гэсэн үг. За тэгээд шууд одоо жишээлбэл гэрлээ байрлуулсан тохиолдолд утсан дээрээсээ бид нар удирдах боломжтой байх нээрээ өнгөө тааруулаад бас байнгын тод байлгаад байх шаардлагагүйгээр өнгөө тохируулчих нь байна. За тэгээд сампл зургнууд иймэрхүү байна. Бидний хувьд болохоор авчирсан ES30 kit 1 нь байна. Kit 2 нь болохоор доороо шалан дээр суйрлуулах зорилттой юм нэмэлт хавтан дагалдаж ирдэг юм байна. Дараагийн танилцуулах зүйл бид нар утсан дээрээс аппликейшнаар шууд бүрэн удирдах боломжтой. Тэр нь өөрөө Godox Lite гэдэг нэртэй апп байна. Android болон iOS үйлдвэрлэлтэн дээр үүн дээр загварын дагуу ES30 гэх загвараа сонгож өгөөд гар доороос тохиргоогоо хийх боломжтой байх нэ. Одоо жишээлбэл тэр цаанаас өнгө нь харагдаж байгаа бах тий. Доотлоор олонгол тусгалынхаа төвшинг тааруулаад өгч юм. Дээд талаараа CCT-гээ хэсгэж багасгаж болж байна. Жишээ болгоод энэ хоёр power bank дээр LED гэрлээ ашиглаад үзье. Энэ бол зүгээр бидний хуваарь ч юм уу тий өдөр тутамдаа зүгээр жижигхэн танилцуулга хийхэд энэ хүү гэрлийг ашиглахад ямар давуу тал үүсэх вэ? Одоо энэ дээрс харагдаж байгаа тухайн бүтээгдэхүүн дээр деталь хэсэг бүр дээр нь маш гоё тусч өгч чинь тархад сайтай байна гэсэн. Гэвч за тэгээд та мэргэжлийн төвшөнд бүр бараа танилцуулах юм гэвэл мэдээж бүр илүү мэргэжлийн камераас эхлээд илүү бол гэрэлтүүлэх хэрэг болох болов гэж бодож зүгээр жишээ болгоод үзүүлсэн шүү. Илүү бодит байх хүднээс өөрийгөө бичиж үзье. За ингээд стрим хийгээд эхлүүл иймэрхүү байдалтай суух нь шүү дээ. Тэгэхээр энэ хүү гэрлээ бид нар бас хаана байршуулахаа бодох хэрэгтэй түрүүнд урьдсанаар аль талаас камера өгч ин тэр талынхаа өнцгийг давхар гэрэлтүүлгээ өгөөд нэг тал руугаа сүүдэр нэг тал руугаа гэрэл гих жишээний. Түрүүний аппликейшн дээрээс одоо жишээлбэл шууд өнгөнүүдээ сольж. Стримрүүд ерөнхийдөө нэг юм хар өрөөтэй хар атмосфер дотор яг өөр рүүгээ юм туссан гэрлийг өгөхөөр яг тодтогч өгдөг. Одоо өнгөнүүдийг сольж жишээлбэл би өөрийнхөө арсны өнгөнц бас тааруулж болно шүү дээ, тий. За цаашлаад бисээ юу ярих гэж байна. Яг энэ гэрлийн тусгалыг нь би ярих гэж байна. Одоо 100% дээр тавьсан байгаа. Хамгийн их дээр тавьсан байгаа.
Тэгэхэд нүдрүү гялбалт нь харьцангуй бага юм байна. Дээр нэг арай өөр брендинг гэрлийг ингээд тусгаад үтсэн чинь суухын эцгүй маш их гялбаа орж ирж байсан. Тэрнээс гадна их стримрууд 2 гэрэл 2 талаас тавьж өгдөг юм байлээ. Энэ тал ширээний булан дээр энэ талны тавилаа гэхэд нөгөө өнцгтэр нь заавал тавьж иж 2 талаас яг гэрлийн огтлцол нь орж ирж нүүрний чинь бүх хэсэг дээр деталь одоо тархацсан илүү сайн болж өгдөг юм байна лээ шүү. Энэ удаагийн бичлэгийн зорилго маань агсан түвшний стримрууд яг ямар шүү хэрэгслүүд ашигладаг, тэр дотор ямар LED гэрэл ашигладаг талаар нэгийг нь сонгож ирээд бүрэн танилцуулах гэж хичээлээ. Та бүхэн танин мэдгүй талаасаа нэлээд дөхөн болсон болов уу гэж бодож байна. Дөрмийн дагуу аливаа зүйлийг тултлан чанартай хий гэвэл бидэнд сайн чанарын хэрэгслүүд байж иж чанар гэдэг зүйл мэдрэгддэг юм болов уу гэж боддог. За тэгээ эцэст нь үзэгч бид нартай чанартай контент, чанартай стримийг хийхийг зорддог Монголынхоо стримерүүдэд баярлалаа гэж хэлье.